실제가 전기 이게 남이 보니까 шатчаатны дарамт дандаа орцгоомаа энийг энэ дөрвөндөө ерөөсө жирийн гişүүдээс зааж өгмөр байна. Хамгийн сонгох хамгийн хавж байгаа хүмүүс юм би ерөөсө жирийн гişүүд штэ. Бид баатар намын гişүүдээр баатар сонгох нэг намын шатны гişүүдээ ашиглаж чаддаг. Тэгээд дараа нь эдгээр ерөөсө нэг хайчдаг энэ байдлаа болмоор байна. Бид нар энэ жирийн гişүүдээ дэмжихгүйгээс болоод өнөөдөр ерөөсө ядагтан бол жирийн гişүүдээ алдаж идэг болж штэ. За яатан тохиолдолд бас энэ зүрийн ажил албан тушаал тавьж буй хүмүүсийг нөрмөндөө юу гэж оруулахыг бас нэг энэ талаар оруулмаар байна. Ядагтан тохиолдолд бас энэ олон залуучууд ажилгүй болж энэ зүрийн ажиллаад хасч байгаа залуучууд тохирч штэ. Энэ хүмүүс ер нь яаж ихтэй юм бэ? Энэ талаар бас нэг намын дөрмөнд оруулж ширвээ намын нэрээр албан тушаал тавьчих бол тэр хүмүүс надад уруу байхаас нь дээрээс нь энэ өчнөө энэ намын нэрээр ажил хийж энэ албан төгсчээд нэг сонгуулиуд нөгөө өөр нам явахлаар боломжит хаяг гэдэг энэ асуудлыг цаашаа яаж шийдэх юм бэ? Эсвэл энэ сонгуульд ажилд эсвэл эргээд нам явах бол тэр ажлаас нь буцаад тавих талаар ч юм уу энэ талаар энэ дөрвөндөө ерөөсөө оруулж өгмөр байна. За дээрээс нь нэмэгдэл залуучуудын төлөөлөгч гэдэг ингээд гарсан байгаа юм дээр коорд гэж байна. Тэгэхээр энэ дандаа ерөөсөө аймагуудын эмэгтэйчүүдийн дарга явуу залуучуудын дарга явуу гэсэн ийм ойлголт байгаа юм. Энэ бол буруу шүү дээ. Нэг юм хийгээгүй тэр хүмүүс ирэхэд явах хэрэг байхгүй. Тэгэхээр бол энэ намаас ажил хийсэн хүмүүст явдаг ийм юуг статусыг бол энэ дөрмөндөө оруулмаар байна. За нөгөө талаар энд юун дээр дөрмөн дээр сая энэ арт намын их төлөөлөгч гэдэг дээр энэ анхны төлөөлөгч юусэн байхгүй байгаа. Тэгээд энэ дээр бид нар юу хийж байгаа вэ гэхээр намын дөрмөнд нэгэн чамруу гайгүй сайн дөрмөн болж гэж үзчихээ. Тэгээд энэ дээр ерөөсөө жирийн гişүүдтэй яаж хамтрах юм бэ? Энэ талаар ерөөсөө юу ч ороогүй шүү дээ. Тийм учраас нөгөө бидний бид дундаа арт намын жирийн гişүүд гэдэг маань хамгийн ядарсан иргэд байгаа шүү. Энэ хүмүүстэй хатж бүгдээ болоод бид нар өнөөдөр гişүүдээ алдаж байгаа гэдэг ийм юм байгаа. Тийм учраас жирийн гişүүдийг яаж хардаж байгаа юм яаж энэ намаас энэ хүмүүсээ дэмжихтэй энэ талаар бас оруулсан зүйтэй байна гэж хэлмээр.